Юун туруунд бичлэгээ эхлүүлэхээс өмнө нарны ордын арслан яриаггүй шүү. Ascendant орд буюу таны төр жоох мөчөд Тэнгэрийн хаяны зүүн зүгт мандаж байсан одны ордыг хэлж байгаа. Та Ascendant ордоо хэрэг мэддэггүй болвол бичлэн интернет рүү ороод birth chart calculator хайж олоод өөрийнх нь төрсөн сар өдөр цаг минут төрсөн газрын мэдээлэл төрсөн газрын хотын нэр авахд болно. Эдгээр мэдээллүүдээ оруулаад өөрийнхөө Ascendant ордоо олоорой. Хэрвээ цаг минутаа тодорхой мэддэггүй бол ойролцоогоор 1-2 эсвэл 2-3 цагийн хооронд ингээд баримжаатай авах хэрэгтэй. Тэгээд хийж үзээд энэ Ascendant ордоо ер нь таамаглах боломжтой байдаг шүү. Бүр болохоор байвал над руу холбогдорой. Би тусалж чадна. 8 дугаар сар бол яалтчгүй Арслангийн ордын сар юм. Арслангийн Ascendant-ийг эргшээгч нар нь одоогоор 1-р хаус болох Арслангийн орд дээр зочилсан байна. Энэ хугацаанд та илүү өөрийнхөө байглаасаа төрсөн өөрийн өгөгдлөөрөө байхад хамгийн тохиромжтой таатай үе өрнөж байна. Гадаад төрхтөө анхаарах, эсвэл бусдаа нийгэмшиж үүрнээсээ гарч ирээд өөрийнхөө хүссэн зүйлсээ хийгээд шоу дааж явах, эсвэл хоббинд анхаараж явах ч юм уу. Гэх мэтлэнгээр ямар нэгэн байдлаар өөртөө ихтэй, өөр бусдын анхаарлыг татсан тийм боломжийн таатай үе болж өрнөж байна. Зарим Арслангийн Ascendant-тай хүмүүс эрүүл мэндийн асуудал, бие махбод, гадаад төрхөндөө илүү төвлөрж байгаа байж магадгүй юм аа. За 8 сарын 23 хүртэл 1-р хаус дээр байж байгаад нар 2-р хаус руу 23-нд нүнэ. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр үүнээс хойш 1 сарын хугацаанд таны төвлөрөх сэдв бол мөнгө, материализм, эсвэл хоол, хүнс, эд зүйл байх боломжтой. 23-наас хойш хэрхэн мөнгө олох тал дээр илүү төвлөрөх, ажилдаа төвлөрөх ч юм уу те. Ямар эсвэл ойр дотны хүмүүстэйгээ уулзах, найзуудтайгаа уулзах гэх мэтлэнгээр мөнгөний зарлага бас ихсэх сар болж өрнөж болно. Өөр тохиолдолд хоол, хүнс, материаллык эд зүйлд илүү ихээр төвлөрж анхаарч суралцж байгаа ч юм уу, хийж байгаа тийм сар болно. Ерөнхийдөө бол таатай, тухтай сар эхэлж байна гэсэн үг. За 8 сарын 1 бол 11-нд чухал мэдээлэл сонсох, чухал шийдвэр гаргах, эсвэл ямар нэгэн өнгөрсөн 3-7 хоногийн турш өрнөсөн буд гарагийн ухрах хөдөлгөөний өндөрлж байна. Ялангуяа 11-нд яг албан ёсоор өндөрлөн. Өндөрлж байгаа хугацаа нь 9-ээс 13-ны хооронд мэдэгдэнэ. Яг өнгөрсөн 3-7 хоногийн хугацаанд таны амьдралд ямар нэгэн өөрчлөлтүүд тохиосон байх боломжтой. Буд ухрах болгонд ямар нэгэн зүйл өөрчлөгдөх гэж асуудлууд үүсч эхэлдэг. Жохон ойлгомжгүй, логикл биш, логикгүй chaos-ууд, тодорхойгүй байдлууд өрнөдөг. За бууд ухарч байгаа хугацаанд чухал шийдвэр гаргах гэж битгий яараарай. Энэ хугацаанд эргэж ирсэн найзууд, эргэж ирсэн эксүүд чинь бууд ухарч дуусах үед буцаад яваад өгнө. Энэ төр зургийн харилцаа байдаг учраас яг энэ 3-7 хоногийн хугацаанд яаруу шийдвэр битгий гаргаарай. Тэнийг үйлдэл битгий гэрээ, чухал худалдан авалт битгий гэрээ гэж зөвлөсөн. Одоо зөвлөж байна. Яг 11-нд яг энэ темплейтээр одоо ингэ явах юм байна шүү цаашаа гэж ойлгоход болно. Гэхдээ Mercury retrograde-ийн өмнөх болон дараагийн aftershade гэж байдаг гэдэг санаарай. Aftershade болох дараагийн 14 хоногийг жоохон ажиглаад үзээрэй гэж зөвлөе. Үнэхээр бүр амин тулсан чухал шийдвэр байгаа бол 11-нд бас яралтай шийдвэр гаргах гэж яраад ах шаардлагагүйгээр цаашдаа 14 хоногийг жоохон ажиглаад үзээрэй. Юутаач 11-нд чухал харилцаа үүсгэх, чухал мэдээ сонсох, чухал шийдвэр гаргах, чухал ойрын айлал гаргах, чухал бичиг цаастай харьцах гэх зэргээр нөлөөлөх болно. За 8 сарын 15 болон 18-ны өдрүүдэд бууд гарыг ангараг гарагтай sextile aspect үүсгэх нь 8-наас 25-ны өдрүүдэд нөлөөлнө. Энэ хугацаанд та маш завгүй байх бололтой. Толгойн ажилласан үйл хэрэг хийх, бичиг цаасны үйл хэрэг хийх, ийш тийшээ явах гэх мэт их асуудлуудыг шийдвэрлэхийн тулд завгүй, хөдөлгөөнтэй, эрчимтэй, зоригтой, тэмцэлтэй үе бас байж болох юм те. Завгүй харагдчихээн. Ерөнхийдөө бол зүгээр нэг суугаад ах биш. Ямар нэг юм хийх гээд яваад байгаа юм шигээр харагдчихээн. 8 сарын 24-нд нар Тэнгэрийн ман гарагтай дөрвөлж байгаа аспект үүсгэх нь 23-наас 26-ны өдрүүдэд нөлөөлнө. Энэ нь юу вэ гэхээр яг өмнө ярьсанчлан бууд гарагийн ухрах хөдөлгөөний aftershade дараагийн сүүдэртэй хэсэг яг энэ үед дуусчихна. Энэ үед танд гинтийн таамаглаагүй үйл хэргүүд тохиох боломжтой. Гинтийн өөрчлөлт, гинтийн шийдвэр, гинтийн хийх хүссэн зүйлс нэг ямар нэгэн гинтийн бодол толгоор бүк орж ирэх ч юм уу те. Ямар нэгэн гоц санаа төрөх ч юм уу. Эсвэл хуу хууны азаа сан шалтгаалаад энэ янз байж болно. Энэ үед саалгах, эсвэл гэрээ хэлзээр цуцлах, эсвэл энэ үед өвдөх ч юм уу юу ч хийж болно. Гэтэ нэг яахтар муугар битгий тамаглаж бодоорой.
зүгээр яг үнэхээр шалахгүй үйл хэрэгээр болоод өнгөрч бас магадгүй шүү дээ. За 8 сарын 26 болон 28-нд сугар гараг санчир болон дэлхийн банк гарагтай гурвалжин болон эсрэгцэг аспект үүсгэж байна. 26-наас 29-ний хооронд та бусадтай харилцах шаардлага гарна. Бусдад тохируулан харьцах ингээд ивээр харьцах шаардлага гарах ч юм уу те. Зөөлөн хүчний бодлого ашиглаж бусадтай харьцах ч юм уу те. Эсвэл энэ нь та дургу уулзалтаас танд байж болно. Дургу түнштэйгээ харьцаж заавал өөрийнхөө талд болох шаардлагатай гэрээ хэлцээр тэр гарын үсгийг зуруулах шаардлага гарах ч юм уу. Ямар нэгэн байдлаар харилцааны асуудлууд нь жоохон төвөгтэй тань санагдаж магадгүй наа. Энэ үед харилцаагаа салгах, гэрээ хэлцээрээ цуцлах, найзтайгаа танилын хүрээгээ ингээ харилцаагаа таслах ч юм уу те. Эсвэл зүгээр энэ үед зүгээр ганц удаал уулзаад өнгөрөх тийм үе байж болно. Юутаас нэг тийм гоё таатай үе бол биш байна. Хосын харилцаанд салах эрсдэлтэй байгаа болохоор болгоомжлоорой. Чухал харилцаа бол авч үлдхийг хичээнэ. Үгүй болвол тэгээд салахад тохиромжтой цаг үе байна. За Арслангийн 7 дугаар хавас буюу түншлэлт, хосын харилцаа, гэрлэлт, хамтрал, бүх төрлийн нэг харилцаа, үерхэл, романтик харилцаа бүгдийг харцгаая. За 7 сарын эхний хэд хоног болон сүүлийн хэд хоног бол хосын харилцаа болон гэрээ хэлцээр тэр нь таатай үеуд эхэлж байна. 8 сарын 1-нд сугар гараг санчир гарагтай дөрвөлжин аспект үүсгэн 31-наас 8 сарын 5 хооронд бол болзоонд явах, шинэ үедээ танилцах, хосын харилцаагаа эерэг таатай байлгахад тааламжтай чухал гэрээ хэлцээр уулзалт хийхээр бол энэ үеийг сонгорой. 8 сарын 26-нд бас байна. 8 сарын 26-нд сугар гараг санчир гарагтай гурвалжин аспект үүсгэн 26-наас 29-ний өдрүүдэд бас мөн адил эерэг таатай чухал уулзалт гэрээ хэлцээр болцоог энэ үед тохируулбал боломжтой. Гэхдээ одоо бусад дунд хэсгийн үеуд бол асуудалтай харагдаж байна. Учир нь 8 сарын 4-нд ангараг гараг санчир гарагтай антишн үүсгэн 8 сарын 9-нд ангараг гараг санчиртай эсрэгцэн 8 сарын 12-нд санчир гараг тэнгэрийн ван гарагтай уулзах эсрэгцэл аспект үүсгэн. За тэгэхээр дунд хэсгийн хэд хоногуд бол тэр чигтээ харилцаанд асуудалтай төвөгтэй хүнд хэцүү үе тохиож байна. Санчир гарагийн нөлөө нь бол за сарын эхний 15 хоногийн санчир гарагийн нөлөө нь ямар нэгэн бүх төрлийн харилцаанд жоохон хол хөндий хүйтэн тусгаарлагдсан, хязгаарлагдсан нөлөөг үзүүлж байна. Энэ үед хийсэн гэрээ уулзалт харилцаанууд нэг тийм таатай сайхан байхгүй, зовлонтой байна гэж ойлгоорой. За 8 сарын 12-нд санчир 8 сарын 12-нд болохоор санчир гараг Уранусын нөлөөг авна гэдэг нь харилцаа холбоонд гинтийн тамгалааг үйл хэрэгээр тохиож байгаа. Тэгэхээр 7 сарын дундаас дуусах хүртэл салах, эсвэл гинэт нийлэх ямар нэгэн байдлаар харилцаанд тогтворгүй энерги орж ирж байна. Эхний хэд хоног, тэгээ сүүлийн хэд хоног гоё нь. Тэгэхээр бусад үед нь чухал гэрээ хэлцээр хийх гэж хэрэггүй, яарсны хэрэггүй. Ерөнхийдөө 8 сарын 4 болон 9-ний аспектууд нь харилцаанд маш их үйл ойлголцол, муудлах, маргалтах нөлөөг авчирж байна. Тэгээд залгуулад 8 сарын 12-нд тэнгэрийн ван гараг хүртэл ороод ирэхээр маргалтжсэн харилцаанд гинтийн байдлаар за салъя. За би зэн салъя. Баяртай, үрд баяртай болчих магадгүй тэмцэлтэй харагдаж шүү. Тэгэхээр ер нь боломжтой байхыг зөвлөё. За Арслангийн ажил мэргэжил нийгмийн харилцаа харцгаая. Сугар гарагийн хөдөлгөөнийг ажиглацгаая. 8 сарын 1 болон 2-нд сугар гараг санчир болон далайн гарагтай дөрвөлжин аспект үүсгэн. Тэгэхээр 8 сарын эхний 5 хоног бол ажил мэргэжлийн хувьд жоохон асуудалтай байж болно. Асуудалтай гэдэг нь тодорхойгүй нөхцөл байдал үүсээд нэг яах гээд байгаа юм мэддэхгүй, жоохон удаашралтай, тийм хүнд хэцүү үе болж өрнөж магадгүй. Өөр тохиолдолд далайн гарагийн нөлөө нь ажлын газарт эд зүйл эвдрэх ч юм уу ямар нэгэн ажлын идэвхийг жоохон бууруулад сахилга бат сулруулах тийм энерги байж болно. Өөр тохиолдолд ажлынхантайгаа уух, мансурах, арх тамхи хэрэглэх, чихэр, кофе хэрэглэх гэх мэтлэн нөлөөлж бас болно. Энэ үед ажил дээр алдаа гарахгүй хичээгээрэй гэж зөвлөж байна. За 8 сарын 12-нд сугар гараг пархасад гарагтай уулзна гэдэг бол эерэг таатай мэдээ байна. Ганц эерэг таатай үе. Энэ үед хэрвээ та ажилгүй байгаа, ажилд орох, сонгон шалгарах, бусдад хүлээн зөвшөөрөгдөх ажлын өрөөнд эсвэл бусдад ажлынхаа үр дүнг харуулж илтгэл тавих ч юм уу те ажил мэргэжлийн хүрээнд өсөлт тэлэлттэй таатай үе болж өрнөж байна шүү.
8 сарын 26-нд 28-нд Сугар гариг Санчир болон Дэлхийн ван гарагтай гурвалжин болон эсрэгцэх аспект үүсгэж байна. 26-наас 29-ний хооронд дахиад л таагүй байна. Учир нь энэ үед дургүй ажиллаа хийх шаардлага гарна. Ажлын амар асуудалтай, удаашралтай яах гэдэг мэдэгдэхгүй юм нэг хэцүү ачаалттай амар төвчээр шаардагдсан хариуцлагатай үе байхад дээрэс нь Плуто дарамтлж байна. Энэ нь таны удирдах албаны хүн байж болно. Таныг заавал энийг хий гэж шахах ч юм уу, эсвэл танаас хамааралгүйгээр ямар нэгэн ажлын газарт системийн өөрчлөлт гаргах ч юм уу гэх мэтээр нөлөөлөх боломжтой байна. Тэгэхээр 8-наас 16-ны өдрүүдэд гоё үе, ажлын хувьд бусад үе нь муухай үе гэдээ ойлгоцгоорой. Муухай үе гэхээс илүү төвчээр шаардаж даван туулах шаардлагатай үе гэдээ ойлгоцгоорой. Арчлагын 4-р хаваасын нөхцөл байдлыг харцгаая. Ангар гарагийг ажиглалцгаая. 4-р хаваас нь гэр бүл, оршин суудаг газар, хувийн бизнес, гэр бүлийн гишүүн, гих мэтлэн таны үндэс угсаа дотоод үйл хэргийг төлөөлдөг байгаа. За 8 сарын 4, 8 сарын 9, 8 сарын 10-нд ангар гараг нь дандаа онцгой гараг хүттэй холбоос үүсгэж байна. Санчир гарагтай уулзах 4 болон 9-ний нөлөөнд бол гэр бүлийн оршин суудаг газарт жоохон хүнд хэцүү, эсвэл гэр бүлийн гишүүдтэй харилцаа нь хүндий хүйтэн байдлаар нөлөөлөх боломжтой. Тэгвэл өөр тохиолдолд гэр бүлийн гишүүн нь өвдөх, тэднийг асран хамгаалах шаардлагатай болж бас магадгүй юм байна. За 8 сарын 10-нд ангараг гараг Далайн гарагтай эсрэгцэн эзнээс 9-ээс 12-ны хооронд бол эд зүйл эвдрэх, гэрт ус алдах, эсвэл гэр бүлийн тэр ерөнхий уур амьсгал нь жоохон emotional сэтгэл хөдлөл ихтэй гунигтай ч юм уу бас байж болно. Хүүер амсъя. За 7 сарын 30-наас 8 сарын 15 хүртэл гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндэд анхаарах үе байж болохоор байна. Эсвэл гэр бүлд ямар нэгэн асуудалтай байна. 8 сарын 15 болон 18-нд бууд гараг ангараг гарагтай sexual aspect үүсгэнэ. 8-наас 25-ны хооронд гэр бүлтэйгээ ярилцах шаардлага гарах ч юм уу, эсвэл тийшээ нүүх суух тийм үйл хэргүүдээр нөлөөлж магадгүй байна. Гэр бүл, оршин суудаг газрын хүрээнд тийм хөдөлгөөнтэй энергиуд ирчимжиж байна. Өөр тохиолдолд гэр оршин суудаг газар, үйл хөдлөх хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн мэдээлэл сонсох гэх зэрэг нөлөөлж бас магадгүй. За арчлагын 2-р хаваас олох мөнгө, санхүү, амжиргааны зардал, материаллык нөхцөл байдал ямар ахыг харцгаая. За 8 сарын 1-нд бууд гараг нартай уулзсан 7 сарын 30-наас 8 сарын 3 хүртэл нөлөөлөл өгнө. Энэ хугацаанд зарлага ихээр гарч магадгүй. Нарны нөлөөнд мөнгө шатна. Их хэмжээний мөнгө зарлагдах, эсвэл үнэтэй зүйл худалдаж авах гэх мэтээр нөлөөлөх боломжтой байна. За гэхдээ 8 сарын 11-нд бууд ретроград, Mercury ретроград дуусж байна. Тэгэхээр 8 сарын 1-нд мөнгө их зарлагдаж байгаа болохоор бууд ухарж байгаа штэ тий. Тийм учраас үнэтэй юм их худалдаж авах гээд бас хэрэггүй байж болно. Учир нь энэ үед худалдан авалт хийх нь тэмч зөв байдаггүй, дараа нь асуудал гардаг хэрэг үнэтэй юм авах гэж байгаа штэ тий. За 8 сарын 11-нд бууд гараг ухрах хөдөлгөөн нь дуусаж хэвийн хөдөлгөөн шилжин. Тэгэхээр яг 8 сарын 1 болон 11-ний хооронд бол яг мөнгөтэй холбоотой ажил мэргэжилтэй холбоотой мөнгө олдог аргатай холбоотойгоор чухал мэдээлэл сонсох, эсвэл бичиг цаасны ажилтай холбоотой үйл хэргүүд өрнөх гэх зэргээр нөлөөлөх боломжтой байна. 8 сарын 4-нд ангараг гараг санчир гарагийн нөлөөг авч байгаа. Бас өмнөх нэгний аспекттэй төстойгоос яг 30-наас 8 сарын 7-ны хооронд энэ үед мөн адил мөнгө нь удаашрах, эсвэл мөнгө нь жоохон асуудалтай, эргэлдэхгүй байх эрсдэлтэй харагдаж байна. Эсвэл авсан зүйл нь гоё зүйл биш байх ч юм уу те. Яг аваад харсан ч юм биш байх ч юм уу те. Тэгэхээр энэ үед чухал худалдан авалт ер нь битгий хийл гэж байна да. 8 сарын 15 болон 18-нд бууд гараг ангараг гарагтай 24-нд харин 2-р хавс дээр буюу нар Уранустай дөрвөлжин аспект үүсгэж чинь. Тэгэхээр энэ эдгээр аспектуудаас маш их зарлага, гинтийн их зарлага харагдаж байна. Эд зүйл эвдрээд худалдан авах шаардлага гарах ч юм уу, эсвэл ямар нэгэн таамаглаагүй байдлаар зарлагууд их гарч байна. Ер нь 2-р сар тэр чигтээ мөнгө нь жоохон тиймхэн харагдаж шүү. Тийм учраас 8-р сарын туурш мөнгө санхуудаа жоохон сахилга баттай байхыг зөвлөмөр байна.
шаардлагагүй зүйл битгий худалдан аваарай. Мөнгөний нөөцтэй байхыг хүсэж байна. Учир нь маш их гинтийн зарлалгууд харагдаж байна. Угаасаа нар таны 2 дугаар хаус руу 23-наас хойш нүүхийг хэлэх үү те. Ер нь их мөнгө өрөхээрээ шүү. За тэгээ 9 сарын төлбөр уулзцгаая. Тэгээ баярлаа. Баяртай лайк, subscribe дараарай. Найзууд руугаа share хийгээрэй. Баярлаа. Баяртай.